Эртээ урдын цагт маш их баян мөртлөөн туйлын харамч нэгэн хүн байж гинэ. Тэр хүн нэгэн удаа 100 янчаантай хитвчэн гэж гин. Гэтэл тэр хитвчэн хоёр ядуу хүн явж байгаад зам дээр байхыг олж аваад энэ хүний үнэтэй цэнтэй юмыг шүүгч түшмэлдээ хүргэж өгсөн зүв байхаа гэж хоорондоо ярилцсан. Хэлцэн ёсоорон шүүхийн түшмэлд өнөө хитвчэн авэчж өгж гинэ. Гэтэл түшмэл өнөө хоёр ядуу хүнийг харж сууснаа. За та хоёр үнэхээр буянтай сайн үйл бүтээлээ. Одоо явж болно. Хэрэг гарвал би та хоёрыг ахин дуудаж уулзах болно гэж хэлээд явуулж. Өнөө хитвчэн хайсан баян учиргүй их бухимдан сандарч хоол цайгаа чидэж уулгүй. Шүүхийн түшмэлд хэлвэл учир зүгийг олж өгч юуны магад хэмээн бодон шүүхийн түшмэлийн очиж гиндэ. Тэгээд минь тусаа мэдэлцэн толгоогоо өргөөл өнөөх түшмэлийн өмнө өөрийнх нь хайсан хитвч байхыг хараад учиргүй ихэд баярлан шүүрэн авч эргэн гарах гэтэл та яаж байна энэ чинь? Ээж түшмэлийн хэлэхэд өнөөх харамч хүн гинт цэхэрэн эргэн харж өршөө түшмэл минь би хитвчэн гээчгээд танд ирж айлтгавал хялбар олдох уу хэмээн бодож иртэл харин миний гээсэн төрөвч өмнө чинь байхыг хараад ихэд баярлахтаа ийм осолдов гэж хэлэхэд шүүгч түшмэл өнөө харамч хүнийг харж байснаа. За тийм байдаг байж. Тэгвэл та өөрийнхөө хэрэгцээтэй зүйлийг олсон хүнийг шагнах ёстой юм биш үү гэж асуувал өнөөх баян харамч хүн чинь энэ түшмэл миний мөнгөний талыг авах гэж байна гэж бодол толгойд нь зурсхийн орж ирэхэд хитвчэн дэлгэн харж эрхэм шүүгчээ. Миний энэ хитвчэнд 200 янчаан байсан бэлээ. Гэтэл одоо үзвэл 100 янчаал байна. Би бодвол өнөө олсон улс талын авсан байлгүй дээ хөөрхий гэж хэлж гинэ. Энийг сонссон шүүгч түшмэл өнөө хүнийг нэлээн ягтлан харж байснаа. За тийм байдаг байж. Та тэгвэл энэ хитвчэн олсон хүнийг 100 янчаанаар шагныг гэж байгаа юм шиг дээ гэж хэлэхэд өнөө харамч хүн яа тийм ээ. Манайхан хизээнээс өмч хөрөнгөтэй өгөөмөр сэтгэлтэй улсууд байсан. Бололгүй яах вэ гэж хэлж гэнэ. Энэ үгийг сонссон өнөөх түшмэл за та над хитвч энд тавьчих. Энэ таних биш бололтой. Анх над хитвчийг чинь олж авчирхад 100 янчаан байсан. Энэ хитвчийг нэг хүн олоог. Хоёрын хоёр хүн олж авчирсан билээ. Ийм гэрч баримт нь байгаа тул энэ таних биш байна. Би учир явдлыг нягтлан хэлцэж эзнийг олж өгье. Харин та өөрийнхөө хүсэл бодлоор эрж хайж хитвчэн олно үстэй гэж хэлэхэд
өнөөх баян харамч хүн ихэд сандран за эрхэм түшмэл минь өршөөж үзээрэй. Би танд үнэн учраа хэлэх минь гэж сандчан намайг өршөө. Би үнэ л хэлье. Энэ хэвтэрчэнд 100 янчаан байсан нь үнэ. Миний 100 янчаанаас хагасыг авах гэж байна гэж муухаглан бодохдоо би ийхүү эндэл гаргав. Өршөө намайг гэж хэлхийг сонссон шүүгч түшмэл. За тийм бол та над хэтвчэнд 100 янчаанаа энд гаргаад тавьж тэгээд хэтвчэн аваад явж үзтээ. Харин би үлдсэн энэ 100 янчааныг олж ирсэн хүмсүүдэд шагнал болгон өгье гэхэд хэлэх үггүй болсон өнөөх харамч хүн хөлсөөн арчин гаран оджээ. Энэ цагаас хойш тэр шүүгчийг нутаг хошуугаараа мэргэн шүүгч хэмээн өргөмжлөн ярих болсон гэдэг.